Ой,
Хичээлийн зорилго. Хийж бүтээх юм тийм үү? Яг түүний тухайд төсөөлж энэ асуултын хариулт авах юм тийм ээ. Багш сая ажиллаа. Багшаа нэрж явахад зарим хүүхдийг тайлбар хийж хад зарим юус сонсох байгаа гэж байна. Тийм үү? Зарим хүүхдийг яаж сонирхож сонсох байх. Тэгэхээр бид читэй хэрэгцээтэй дэгээ гаргацгадаг уу? Тийм. Тийм багшийн нэг агаартай зүгт. Устай гүнтэх гэдэг нь сонсохтой орж болох юм уу? Сонсож чадна шүү, тийм ээ? Агуу хэлээ. Хүүхдүүд маань бас хамтран ажиллах үйл ажиллагаа болсон. Шинэ зүгээс хараад байгаа байх уу? Болсон. Өнөөдөр тэгвэл бүгдээрээ энэ төгөөдийг мөрдөж ажиллах. Зөвшөөрч байна уу? Юу вэ? Маш нэргүй таруу чад. Хөө сайжин таа. Багтай үлээж маань заавар яваад байна.
자, 우리 넷, 하이랭 걸어와. Эдний багц 24, 26-аас 2-ын янзын хариулт гарсан биш үү? Хайрны багц мөн 24, 25, 45, 25, 25 гэсэн. Яагаад багц хэлээ? Хийхдээ өөр юм байна. 나하고 모스가 그런데 와서 되겠다. 아, 되게 아빠 혹시 대화시 봤으면 이렇게 생각해. 자, 봤어? 우르르 가라서 비슷해 박시나. 자, 냄새 주지 그거. 자, 다시 한 번에. 자, 나비 그냥 갔다. 사이버 터득만 왔어 그냥. 내 노이들 잘 그때를 합쳤지. 자, 얘 히든 나이시 사다리 하시. 나라이시 해도 하고. 어때? 아까 또 웃음. 걔가 호텔에 있어. 이게 저 다른 진짜 갔다 가지. 아, 그거만 양고 비슷한 게 가서 되나? 그거 세게. 그래, 지금 사실 땅땅가랑 그 비슷해 뭐. 어떤 나였다가 싫으니까 내가 진짜 친구가 지지야. 나 이거 한 명이 나무랑 이렇게 했잖아. 어떻게 했잖아. 그리고
гараад байна. Нэг багаж чихгүй шүү дээ. Наа шанхалттай сонсоо. Амины бүгдийг бүгд цаашаа хийсэн. 10 бүгд байлаа. Чи хэдэр үсэ? Манай үсэ. Энэ одоо бүгд ашиг. Тэгээд бүгд чадсан. Багш дараад гараад чигаа. За найзтайгаа сонсъё. Багш дараа гараад чигаа юм гэж. Яг тэгсэн. Онцгой дэсэн. За. Онцгой. Чигээ бариад аваад чадахгүй. За багшны энийг танад энэ цагт өгч байгаа танад илүүгээ авч яв. Яг энэ хэлбэр загварыг алдуулахгүйгээр гэртээ байж тавихгүй. Иргэшээ тохиолдох байна. Үнэхээр байж байгаа юм яг нь. Ингээд ухаанаа юм бэ? Орчиж байсан. Ухаахгүй боломж бий юу гэдэг чинь. Ямар боломж вэ? Ухаахгүй ямар яг So
Чи арай уу. Яг энэ наахаа доош арга цэцэрэ. Чи зураг доош аргагаа. За мянга мэдээ хариултыг гаргаж чадсан юм байна. Санаа гаргасан. Бидний толгой бас яах хэрэгээ байна. Тэр бас ирсэн юм. Өнөөдрийн хичээл маань юу гэдэг хичээл байсан бэ? Сая бид нар юу нэг эзэн хүнийг олох гасгал даавар гэж та. Юу нэг юм хариулт болсон байна. Нэг ширхэг байсан. Энэ дотор тэгвэл нэг ширхэг байгаа. Тэгвэл энэ шооны дэвтгүүнтэй нэг хүүгийн дэвтгүүнтэй хайрцаг гэдэг тийм ээ. Энэ дахиад өөр шоо хийж болохоо. Тэгээд дэвтгүүнээр гарч ирж байна. Нэг яавал дэвтгүүнээр гарч ирэх юм бол дахиад жоохон бодлоо юм. Бодоод тустай. Савн яах хэмжээтэй жижигхэн дотор байгаа хүүгийн дотор хойно яг энэ савын дээр Савын яа гэж нөхдөд. Савын юугаар яах вэ? Хитээд байгаа үйл юм үзье. Түрсээ дүүргэн. Оо, хүү бид яах вэ? Дүүргэн гэж юм бол тэр
хайрцны маань эцэг хүн. Гарч ирэх нь. За. Тэгээд тэр одоо дүүргчээ өөрчилж болж чадна тийм ээ. Хиндраагийн тооцооход бас их хүчтэй юм шүү тийм. Яаж тооцоолол амар хооч. Намайг сая тооцоолол энийг тооцоолол. Энэ хажиг би танаас олж асаар нь шиг дүүрний зааж. Одоо танаас туслах гэсэн шүү. Одоо яаж би очиж юу гэж хэлээ. Энэ хайрцаг эдгээр тайлбар нэг тооцох юм шүү. Үгүй. Миний хот зургатаар өгчүүлсэн гэдэг юм байна. Миний өгчөөс баярлалаа. Нэг түүний тоо болон параллел хэлтүүдийг хүмүүдийн тусламжтайгаар бүтээгийн үндсэн дээр эсвүүний төсөөлөлтөд болох гэж байна. Хийсэн үйлдэлээр зөвхөн хичээл иймэрхүү юм хэлээд байх юм байна. Энийг ингэж хэмжиж ерөнхийдөө болох юм байна. Тэгээд цааш төлөвлөлтөд оруулах үедээ ямар аргаар хэмжүүл эсвүүний хэлбэр аргаар олж болох гэдгийг хүүхдүүд хэрвээ цаг үлдэх юм бол энийг гаргуулъя гэж бодсон. Тэгэхээр захирамжээр бас гарсан гэж үзэж байна. Ерөнхий чадвараас хамтран сонирхох энэ нь болохоор багаар уламжлалаар ажиллах даал үргэлжлэхэд өөрийнхөө хувийн нэмрийг оруулах, өөрийнхөө үзлүүдийг ярилцах, хосоор, гурваар багаар ажилласан байгаа. За шин санаа дэвшүүлэх гэж байгаа. Энэ нөгөө хэмжээсүүдийг хооронд нь үржүүлж байгаа гэдэг цаг шин санаа бүрдээ өөрөө бий болгож гарч ийн их чадварыг дэмжсэн байгаа. За дүүс битгээс авах гэсэн ийм тусгай чадвараас авсан байгаа. За энэ үйл ажиллагаа ерөнхийдөө төлөвлөлтөд ерөнхийдөө хүүхдүүд анхны төсөөлөлтөд болох гэж би төсөөлөлтөд хүрч чадсан болов гэж үнэлсэн. Гэхдээ хүүхдүүдийн нөгөө чадвараас хамаарч бас эргэлзээтэй асуудал гарсан. Би тэрний бас нээлттэй орхисон. Зарим хосоороо бас шийдвэрлэх боломжийг олгосон. За миний хувьд болохоор сэтгэл захиалгаас эзэлхэн гэж юу вэ гэж болохоор ерөөсөө энэ хичээл дээр эзэлхэн гэдэг ойлголтыг аваад дууссан байна. Энэ бол
арга барилын шүлдэг анхаарал хичээлийг хийж ойлгосон. Тэгэхээр зорилго маань би одоо гурван хэлж байгаа математик биш учраас тэгэхээр сэдв зорилго хоёр маань одоо зөвлөлтөж гэж манай хувьд бодсон. Тусламжтайгаар бүтээхтэй тэгээд зорилго дээр төсөөлөлтөй болох гэсэн мэтлээ сэдв дээр бол эзэлхэн гэж юу вэ? Тэр эзэлхэн гэж тийм хэлнэ гэж одоо ийм хэлнэ гэдэг мэдээлэл өгсөн байна гэж бодсон. Энэ хоёр маань зөвсөн болов уу гэж бодож харж байлаа. За тэгээд энэ чинээс ингээд эзэлхэн хүүхдэд надад урд ком параллел гэсэн мэдээлэл болсон бол одоо миний бодлоор бол тэр дөрвөлж шоонууд дээр нуурлаад тэр нэг слайдер хийсэн хайрцагуудаар хүүхдүүдээр газар дээр бүтээгээд тэр слайдер нэг гарагдаж байгаа тохиолдолд дотор нь хэдэн шоо орсон. Тэгээд эзэлхэн нэг яаж олдгийг гэсэн энэ ойлголтыг өгсөн бол өнөөдрийн хичээл болох байсан бахаа гэх. Тэгээд энэ шоон дээр хичээл яваад слайдер хийсэн хайрцаг дотор одоо хэдэн шоо орсон дээш удаа одоо тэр бүх хадууд харагдаж байгаа байсан. Сүүл гарч ирсэн нэг том юу хайр хийсэн шүү дээ. Хэрэглэхгүй байсан. Энэ бол баг илүү байсан болов уу гэж өмнө бодсон. Ерөөсөө тэр сайхан харагдаж байгаа тэр анхныхаа хэрэглэхгүй дээр ажиллаад ерөөсөө эзэлхэн гэсэн мэдлэг олгосон өнөөдөр хичээл болж байлаа. Хүүхдүүд бол зорилготой бол хангасан, төсөөлөлтөй болно гэсэн зорилготой хангасан. Сэдвээр болохоор тэр эзэлхэн гэдэг тэр ойлголтыг мэдлэг бол хүүхдүүд яг зөвхөн төсөөлөлтөй болсон болохоор яг эзэлхэн гэж юу ойлголтыг авч чадаагүй гарсан гэж миний хувьд бодож байсан. Эзэлхэн гэсэн тэр сэдвтэйг нэг ойлгож өгөхгүй санагдсан. Тэгээд яг энэ хүүхдүүд энэ бүтээч байгаа юм л та тэр хайрцаг санаад яа. Тэгээд яг эзэлхэн гэж юу вэ гэсэн хүүхдүүдийн нэг тийм эзэлхэний хоёр ойлголтыг бүрэн авч чадаагүй байх гэж би бодож байна. За тэгээд асуултынхаа хариултыг болохоор зэрэг яг энэ хурдан яарал гэх батлал хурдан төлөвлөсний багтаах тал хурдан яа. Тэгээд тэнд хүүхдүүд яаж явахад энэ нэгэн дужимжлээ. Тэгээд тэрийг ямар ч тийм юу ялахгүй гэсэн хүүхдүүдэд бүгдийг сонсгоо яагаад ингэсэн бол гэсэн тийм ярилцлага өрөөс хэлцүүд өрнөхгүй асуултын хариултыг аваад өөрөө цааш тэгээд гэсэн. Тэгээд ямар онцлог болсон боломжтой байсан. Тэгээд дараа нь юу гэж хэлсэн хийж дуусах болохыг нуугаас чи багш юм гэсэн. Тэгэхээр нөгөө ажлаа хийж дуусах хайрын болохоор ч юм уу ойлгохгүй хоорондоо их сайн үсэлээ хичээгээд хийж төрчтэй ингээд ахын талууд яаж хийсэн багш яагаад тийм. Тэгэхээр яг ч юм гэхээр ерөөсөө ярих хугацаа 1 минут ч гэх юм уу юм байна. 2 секунд хэдэн минут ч гэх юм. За өгч яг цагаар авсан хүмүүсүүд цаг болсон. Жишээлбэл ингээд гэсэн юм чичиж байгаа гэхдээ жишээ чи жоохон ойлгох нэг их хийж дуусч байгаа юм ингээд орсон болоо сарын өөрөө гэсэн. Энэ ангийн хүүхдийн хөр чадвар өөрөө яг шин технологид орж байгаль жишээдээ явдгуу өнгөд маш их хардж байна. Хүүхдүүдийн хөр чадвар энэ болцоо хаад өчигдөр нэг яг дотор санаж байна. Бас гомдох гэж байна. Тэгээд одоо яг унших хүүхдүүд явдаг бол уусаа ардаа их зүйл сонгосон байна. Өчигдрөөс ажил хийсэн. Өчиг байх бол тэгэхээр их энэ ингэж яг бодож ирсэн. Харин багш төлөвлөлтийн арга маяг оновчтой сонголт хийсэн. Өөрөөр хэлбэл дээнэнгийг олон нийтэд яриулаад тэр ихэнх дуу суулаас ихэд олон нийтэд хариулаад олон нийтээр анхаарал татчихээд олон жинээр дуусгүй гэдэг маш хурдан орж харсан учраас ерөөсөө багтаа гэсэн тусгай ажиллагаа байсан. Энэ өөр шийдэх нэг зүг байсан. Хичээдэг. За хоёр болтмодоо тэр хүүхдүүд ихтэй аюу нацгаа байсаа сүлдээ ингээд шоолоод гэсэн шүү дээ. Энэ хөдөлгөөнд орж байгаа жинхэнэ хүүхдүүд сонирхлыг татсан мэдлэгтэй гэсэн үг. Тавиад хийж байгаа үлдэх байхгүй. Тэгэхээр энэ дээр бас багш ажилласан энэ хэрэглэхүүний тустай байсан. Зөвхөн энэ эсэлхүүн баяр дүрмээ эсэлхүүн гэж юу вэ гэдгийг ойлгосон шүү дээ. Өнөөдөр эсэлхүүний тооцоолох хэлбэрт орох байхгүй үйл ажиллагаа ч өөрөө дотор хэдийн шоорж өгөөд тооцоолох хийхэд байхгүй. Эсэлхүүн тооцоолох. Чиний хичээлийн баримт зөвлөж нэгдүгээр эсэлхүүн гэж юу гэдгийг ойлгох юм. Тэгэхээр хүүхдүүд эсэлхүүн гэдэг бол докторгүй тэр бие төршийн доктор зэрэг эсэлж байгаа хэмжээг хэрэглээд хүүхдүүд мэдээлсэн. Ойлгож шийдэж байгаа тэмдэг явуулсан. Тэгэхээр зөвхөн бол сэтгэл онцлог уушаасан. Юугаар дамжуулах вэ гэдэг нь тодорхойлж орж ирсэн. Хэмжигтэр одоо энэ чиг тохирох байсан шүү. Зорилго чинь заа. Юу вэ? Тэгэхээр эсгүүл гадаж ирдэг аюу энгийн бөгөөд хялбар зүгээр хавтан тус биометрийн төрсөйг харьцуулалтын дээр аюу хурд авчдаг. Ийм шийдлүүд гэж авдаг. Энэ сэдвээс би юу вэ? Эсгүүл ойлгож байгаа.
тооцоолдог болох шаардлагатай гэж байна. Тэгээ юмыг дүүргээд гэдэг санаагаа авчаад тэгээд тэр юмыг дүүргээд доторх зайг нэ альва нэг юм октон бий бүсч доторх зайг нэлгүй гэдэг энергийг бүгдээ хөөсөн чинь эзэн гэж байна. Би төлсөн оролцоо маш их хийсэн хүүхдүүд бас нэдэд юу бас тооцоолох гэдэг зорилготой байсан бол илүү хэлцээ шийдэж байгаа шүү дээ. За тэгэхээр яг мэдлэг бүтээний процедур бол ерөнхийдөө яг юм шүү. Яг жаргал сурах багшийн хичээл илүү яг өвдөн тийм онцгой хайрлах гараад ирсэн яг процедур нь бол аюул зүйл байсан чинь.